чи. Таач яагаад байгаа юм бэ? Чи наадаа хурдан ажиллавал та. Сайн байцгаана уу? Би өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн хүн цугласан хэсгээр явж хүмүүсийн хажууд соёлгүй үйлдэлүүдийг гаргах болно. Харин хүмүүс ямар хариу үйлдэл гаргахыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Чи ямар хөшөлтэй айд юм бэ? Тэний ажил чи. Таач. Юу вэ? Тава явж л. Чи тэгчөө чи. Таач яагаад байгаа юм бэ? Чи олон нийтийн газар суулсан зөндөө байх ч яг хүний ажууд хурж ирж суучаад чанга уцаар яриа шүтээ байн ба хаяад их юм. Би хаан шүсээр хариулахаа танаар заалах юм уу? Юу гэсэн үг юм? Энэ чинь чи гэртээ биш шүү дээ. Чи гэртээ ингэ шүсээ хайдаггүй үстэй. Юу гэсэн юм бэ? Би өөрөө энэ Монгол улсын иргэн би хаан шүсээр танаар заалах юм уу? Юу шээ чи Монгол улсын иргэн бодоод хаан шүсээ хайхгүйгээ мэддэг байх хэрэгтэй заяа. Оо, сүртэй юм бэ? За баярлалаа чи. Тэр камер. Тэр камер. Юу шээ. A few moments later. Бана. Ном уншдаг Баатар бол. Яах вэ? Арти. Тамада. Камера. Тэр бас маань камера. Одоо нийгэмд одоо залуучуудын соёлгүй үйлдэлийг хүмүүсийн хажууд гаргахад тэгээ ямар хариу үйлдэл гаргах вэ гэдгийг харж байгаа юм контент байна. Тэгээ танд ер нь саяны миний гаргасан үйлдэл ямар санагдав? Сонир үйлдэлчсэн юм. Ямар сэндээ одоо тэгээ хитэхэд одоо хайшин хажууд ягаад одоо нөгөө энэ цагаан тамхи гэдэг ингээд тутаа гаргаад нэртүүлдэ тэгэнгүүт одоо ямар энэ хүмүүстэй яаж хам болтой одоо уг нь ч хорш дөнгөж сайхнууд болохоор ингээс 2 жил татсан хүүхнээс сурдаг гэдгийг өнөөдөр хэлсээр сонсчод тэгээд тийм хөвгч юм бас хийм үү одоо тэгээ хүний ихтэй савчих гэдэг юм болоо би санаа зовоод дотроо эвгүй өргөжээд байна. Хоёрдугаар тэгээд айгүй тийм бүдүүлэг чанга уцаар яриад байсан. Энийг хараад ингэсэн чинь нэг тийм ингээд нэг тав тахгүй болоод юу илээ гэдэг ингээд бас. За эвгүй байлаа миний дэ тийм. За би ингээд өнөөдөр Улаанбаатар хотоор явж соёлгүй үйлдэлүүдийг хүмүүсийн хажууд гаргаснаар хүмүүс ямар хариу үйлдэл гаргах нэ гэдгийг харах гэж оролдлоо. Шаардлага тавьж байгаа хүмүүс маш цөөхөн байна. Ялангуяа манай залуучуудын оролцоо үнэхээр их дутж байна. Залуучуудаа хажууд чинь хүн соёлгүй авир гаргаж байгаа юм бол шаардлага тавьж сурцгаая. Соёл танаас эхэлнэ. Баярлалаа. Соёл танаас эхэлнэ.